яг нэг толгойн гартай. За энэ өдрийн мэндийг хүргэх өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа юм байна. Төрсөн өдрийн галхалсан мэндийг дархан цэцэг тэмцэлгээс юуны төрөнд дэвшүүлж байна. За баярлалаа, маш их баярлалаа. За зөвхөн тань зориулаад дархан цэцэг тэмцэлгээр дамжуулаад нэгийн эрхэм хүнээс сэтгэлийн илгээмжээ төрсөн өдрийн баяр талархлын хамтаар мэдлэгээ явуулсан. Ер нь хинээс ирсэн байх гэж бодож байна. Нөхөр ахаа. Хамгийн дөрөнд тэгчлээ. Эсвэл найз нөхд ч юм уу. Тэгэхгүй юм. За ямар ч тач явсан гоё бэлгийг гартуулаад өгье. Энэ гоё цэцгийг явуулсан. За ямар ч гоё юм бэ. Зөвхөн тань сонгож одоо явуулсан байгаа. Хайрт чамдаа. Тэгээ хайртаас нь хайрт нөхрөөс нь гэргийдээ төрсөн өдрийн мэд хүргье. Чамдаа хязгааргүй их хайртай шүү. Тэгээ хайрынхаа ард тал болж баттаадаг чамаараа үргэлж бахархаж явдаг. Тэгэд миний эхнэр бол үнэхээр тийм дайчин мундаг эмэгтэй байдаг. Үргэлж эхнэрээрээ бахархаж явдаг шүү. Тэгээд хэдий хол ажиллаж байгаа ч гэсэн сэтгэл зүрхээрээ үргэлж чамтайгаа цуг байгаа шүү. Хайрт минь ээ гэж дамжуулсан бас ийм гоё бэлэг явуулсан. Мэдлэгээ дэвшүүлсэн хайртай хандаа зориулсан сэтгэлээ хаалцсан. За амар гинтийн байлаа. Өчтөрл хамт байж байгаа нөгөө нэг өнөөдөр ажлын өдөр гээд орой ботсон байгаа. Хоёр талд одоохондоо байгаад байгаа. За тэгээд ийм гоё цэцгийн баглаа явуулсан. Хайртай хандаа маш их хайртай шүү. Баярлаа гэж мэрээ. Гинтийн би чадуу яг одоос ямар мэдрэмж төрж байна. Гинтийн байна. Би түнхээс хурлаас гарч ичээ сууж байгаа юм. Тэгээд цаанд явъя да гэж хэлсэн чи арай гинтийн байж чадлаа. Тэгээд хоёлаа өнгөрсөн цаг хугацаараа бас ухрыг гэж бодож байна. Хантайгаа яг ханыхаа ямар зан чанарт яг юунд нь татагдаж дорлож байв. Манай хүн чинь айгу хөвгчлээ. Айгу итгэвтэй, нийгэм итгэвтэй ер нь их армантик хүн байдаг л да. Намайг харьцуулбал илүү надаас илүү армантик тийм хүн байдаг байхгүй юу? Тэгээд жил болгол нэг юм хөө бэждэг. Маш их бэлгэлтэй. Заавал бэлгэн зүгээр ингийн маяг өвчтүү дандаа гинтийн байдаг. Юу баяа. Тэрдээ гэргийдээ зориулаад чам дорл гэж заяа минь намайг хөдөлсөн, чамайг хайрл гэж хорвоо надад тушаасан, хамгаас илүү гэж бурхан надад шивсэн, харин хайрлаж явъя гэж харин би өөрөө шийдсэн юм шүү гэсэн биш үү? Ямар гоё. За тэгээд мөн одоо хайртан зориулаад гэргийдээ зориулаад олон жилийн хамтдаа үдэж орчлонд бид бинээ л хайрлаж хамгийн найдаа бүхнийг чамдаа би зориулсан. Хайрт минь чи надтайгаа үргэлж хамтаагаараа гэрт минь нөмөр гарт минь түшиг болж эрэнд минь чимэг нэгэн биенд минь хань орж яваа чамдаа хязгааргүй их хайртай шүү гэсэн биш үү. За би ч гэсэн маш их хайртай байна да. Одоо 3 хүүхдээ хараад Сүхбаатар хүртэнд ажилладаг байхгүй. Тэгээд Зэлэнгийн аймагт амьдарч байгаа. За тэгээд арын минь ингээ бат таадаг. Айгу мундаг хүн байгаа. Маш их баярлалаа. Би чинь төмөр замчин үе дадсан төмөр замчин. Миний энэ дархан татах хэсгийн хүлээ авч яж байгаа юм амжилтанд гарсан. Одоо энэ дархан нутагтай байдаг. Тэгээд ингээ ойлгож одоо охиныг ингэж байнгын дэмждэг. Тэгээд ээжээ хоёртаа. За энэ хороод хүн болгож мэдлүүлсэн. Эдийн зэрэгтэй өсгсөнд маань маш их баярлалаа. За тэгээд дараагийн дугаарт миний хань. За дээр нь миний том охин. Одоо ээж нь байхгүй. Тэгээд орлоод ээжигээ орлоод тэнд аавдаа туслаад хоёр дөгөө масаа гаргаж маш их хайртай шүү гэж хэлдэг. Бас ханыг жоохон малтыг гэж бодож байна. Таныхаа ямар зан чанар илүү бахархдаг үлээ те? Миний хамгийн сайн туслагч маш сайн зөвлөгч. Тэр ерөөсөл яг нэг толгойн гартай. Ямар гоё юм бэ? Одоо яг нэг голыг нь олж хэлнэ гэдэг шиг айгүй сайхан хэллээ. Тэгээд амжилттай яваа эмэгтэй хүний ард ч гэсэн тий сайн хань байдаг гэдэг үгийн үг нөхөр бат итгэлтэйгээр харуулж байгаа юм шиг санагдаж байна л да. Тийм мэдрэмж төрүүлж байна. Тийм шүү дээ. Тэр чинь ерөөсөө бүх зүйлд одоо ингээд яг нэгэн зүгт харж явж чаддаг. Одоо баггүй хугацаас өнгөрсөн байна 10 гаруй жил. За тэгээд намайг одоо байнгын тусаж нэгдэг одоо дотны найз нөхд маань байна, хамт олон маань байна. Тэгээд хамаатай садан одоо ойр татны бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Тэгээд өнөөдрийнхөө төрсөн өдрийг дурсамж дөрөв сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэй гэж хүсэж байна. Маш баярлалаа.